За энэ удаа манай Дундгой аймгийн эрдэмтэд одоо анх удаага нэгдэж нийлж төрийн бас байгуулж за түүгээр дамжуулан анх дугаар одоо чуулгана зохион байгуулж байгаа. Тэгээд миний хувьд бол энэ байгууллага өөрөө байгуулагдсан тухайд л одоо сонсоод их одоо баярлж ирсэн. Тэгээд яагаад гэвэл одоо энэ салбар бүрт өөрсдөө одоо энэ судалгаа шинжилгээ хийж эрдэмтэн зэрэгцүүл хүртцгээсэн одоо ноёны бүтээлүүдийг бий болгосон энэ хүмүүс маань бас одоо орон нутгийн хөгжилд бас өөрсдийнхөө энэ бүтээл одоо судалгаа шинжилгээнийхээ ажлуудыг бас нэвтрүүлэх за цаашлаад бас энэ одоо хөгжлийн гол бодлогод одоо оруулах ийм одоо чухал зүйл боллоо л гэж одоо бодож яасан. Тэгээд яг өнөөдөр бид нар бол ямар ч үс ихний ээлжинд чуулганы зохион байгуулснараа хоорондоо ямар манай одоо нутгийн ер нь эрдэмтэд маань ингээд нэгдэж гин нийлж гин хоорондоо одоо санал мэдээллүүдэд солилцдог болох дээрээс нь орон нутгийн одоо удирдлагуудад энэ одоо хөгжлийн бодлого тодорхойлох одоо засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрчдэр одоо засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрчдэр бас өөрсдийн энэ одоо судалсан энэ одоо зүйлүүдээ бас тусагдаг байх л их чухал гэж одоо бид нар бол бодож байгаа. Тэгээд энэ цаашлаад өөрөө манай бас одоо орон нутагт бас одоо энэ байгаль цагуур за дээрээс нь одоо энэ сүлжилт уран зохиолын өөрчлөлтүүд ингээ өөртөө нөлөөлөд байгаа энэ зүйл дээр бид нар юу чадах юм манад ямар одоо боломж байгаа юм. Жишээ нь одоо манайх болсон мал аж ахуйн эдийн засаг дээр дийлэнх одоо энэ эдийн засгийнхаа эргэлтийг ингээд явуулж идэг юм хамиг жишээ нь бид нар малын гаралтай бүтээгдэхүүнүүдийг яаж одоо нэмэгдэх шингэсэн дээрээс нь одоо орон нутгийн тэмбрэнд бүтээгдэхүүн болгож одоо гаргах болцоотой байна. За тэгээд одоо уран зохиолын өөрчлөлтийг яаж дасан зохицож яаж одоо энэ эрсдлээс даван гарч чадах вэ гэдэг юм уу. Одоо ийм чиглэлийн одоо энэ эрдэмтдийнхээ судалгаа шинжилгээ хийж байгаа энэ одоо ажлуудыг нь бол нэвтрүүлэх ёстой энд одоо эдгээрээ дуу хоолойг бид нар хүлээж ингэж явах ёстой л гэсэн ийм л одоо бодлоготой байна. Тэгээ Монгол улсын энэ одоо төрийн бодлогоч төр өөрөө ер нь бол одоо аль нэг улс төрчдийн гэхээс илүүтэй заавал эрдэмтдийн үг эдэнтийн хийсэн бүтээсэн судалсан шинжилсэн зүйлүүдийг тосоодж явж чадчих гэмээр одоо бас энэ төрийн бодлого маань засгийн газар сууж үйл ажиллагаанууд маань бас зөв болох юм уу гэсэн ийм л одоо бодолтой байдаг. Тэгээд энэ утгаараа бол бас нутгийн эрдэмтдийн чуулганы зохион байгуулалтад нь оролцоо явуулж чадвал их баяртай байна. Та бас энэ засаг даргаар ажиллаж байгаа хугацаанд яг энэ асуудал дээр юу их анхаарч ажиллаж байсан. Тэг яг мэдээж бид нар бол одоо айлч одоо төвшөнд ажиллаж байгаа энэ төр захиргааны байгууллагууд өдөртөж байгаа хүмүүс бол одоо орон нутгийн хөгжлийг одоо тэргүүнд нь тавьдаг. За тэнд одоо ажиллаж амьдарч байгаа нутгийн иргэдийнхээ сайтай таатай одоо орчин нөхцөлд ажиллаж амьдрах тэр боломжийг одоо нэмэгдүүлэх тал дээр л одоо сэтгэл хилээж ажилладаг шүү дээ. Тэгээд яг бид нар бол ер нь бол бид нар судалгаанд суурилсан тодорхой одоо ийм бодлоготойгоор одоо аль одоо салбарын одоо энэ эрдэмтэн судлаач тийм үү мэргэжлийн хүмүүсийн хэлж ярьж байгаа энэ зүйлүүд дээр бид нар одоо үйл ажиллагааныхаа бодлогыг ингэж шигтгэж ингэж л одоо ажиллахыг бол зорддог байсан. Тэр үед бол бид нар ийм нэгдсэн одоо манад ийм эрдэмтдийн одоо байгууллага төр байсангүй. Зүгээр яг гэхдээ бид нар аль болох салбарынхаа энэ одоо докторууд энэ одоо мэргэжлийн хүмүүсийн одоо санал бодлыг эдрийн зөвлөмж юмыг бол аль болохоор ингэж авч тэгээд үйл ажиллагаанд л одоо нэвтрүүлж ингэж явахыг л зорж ирсэн. Тэгэхээр одоо манай талх хэрийн нэг томоохон аймаг болох Дундгуйд маань өнөөдөр бусад аймагуудтайгаа харьцуулахад бол тийм одоо хөгжлийнх нь дэвшлийнх нь байдал бол сайнгүй байна. Тийм учраас одоо үйл ажиллагааг нь ялангуяа одоо манай аймгийн засаг дарга төвний одоо тамгын газар иргэдийн төлөөлөгчдийн хурал эндээс одоо хийж үзэж байгаа ажлын шинжлэх ухааны одоо үндслийг сайжруулах тэр тусмаа одоо манай Дундгуйд бол шүү дээ. Одоо адгийн наазах нь өнөөдөр одоо айраг хамгийн сайн айраг бол Дундгуйд хийгдэж байгаа. Гэтэл одоо айраг ер нь хүний эрүүл мэндэд ямар хэрэгтэй урдан судалгаа хийжээс одоо энэ судалгаагаа үргэлжлүүлээд
Тэгээ өнөөдөр одоо жишээлбэл Улаанбаатар хотын юм бус аймгийн төвхөн бүгд л одоо уушиг мушгнах. Одоо ер нь бол айраг гэдэг үлрээсээ уушигны одоо ганц амжилтын дээхэн үед ч бүр тусгай сүүл байсан шүү дээ. Тэгээ энийг айргаа тушаад одоо дотоодын одоо гадаадын ийм соёлол тэгээд нүүдлийнхаа соёл иргэншлийг одоо бас сурсан харуулсан ийм аялал жуулчлалыг хөгжүүлэх одоо ийм боломжтой одоо сүүлийн гадаасаас ирж байгаа жуулчд хуучин баруун тишээ яваад байсан одоо дандаа говь тал хэрлүү нэлээх явдаг тэр байна. За өөр нэг зүйлийг хэлэхэд бол жишээлхэд байна шүү дээ. Энэ тал хэр нутагт бол үхрийн борц бол хамгийн их гайхалтай саналж. Бүгд найрамдах хятад ард улсад өвөр Монголын эрдэмтэд судлаач дүгнэ шүү дээ. Тэнд борц хийгээд тэгээд дэлхийд өнөө бэлэн гойн хоол өгч тэрэн шиг ингээд үйлдвэр дараах гэсэн чинь ерөөсөө тэнд болж байгаа. Өнөө цагаагаар юм одоо говь тал хэрийн үхрийн махч маш сөүлэн их хамттай. Тийм учраас өнөөдөр 3-4 минутанд буцсан ус хийгээд тэгээд тэр үхрийн шилмэл хийдэг тийм одоо технологиг бид хөгжүүлээд авчих юм бол энэ юу вэ? Ганц дундг битгэл Монгол улс одоо дэлхийд баг энэ уул уурхайгаасаа илүү гарах ийм боломжууд байгаа. Тэгэхээр энд эрдэмтдийн одоо хүчийг зангидах одоо орон нутаг их хурлынхаа гишүүдтэй, сонгогдсон гишүүдтэй тэгээ эрдэмтдээ хамтран ажиллах ийм боломжийг л бүрдүүлж өгөхөд л энэ одоо тэрийн бас байгууллагын үйл ажиллагаа чиглэж байгаа юм. За манай аймгийн хувьд бол одоо яг одоо хөгжил буюу өрсөлдөх чадварын индексээр бол 21 аймагтайгаа харьцуулахад одоо 21-с 21-т явж байгаа. За гэхдээ энэ бол яг зөвхөн одоо манай аймгаас шалтгаалаагүй. За хууль эрх зүйн зохицуултууд байна. За мөн одоо энэ Улаанбаатар хот болон Өмнө Говь аймагт энэ ойрхон дунд нь байгаагаас үүдээд одоо Өмнө Говь руу өндөр цалинтай ажилд явдаг. Улаанбаатар руу одоо ингээд өндөр цалинтай юм мэргэжлийн ажлуудаа явцдаг. Ийм одоо нөхцөл байдлаас үүдээд хүн ам одоо цөөрж байгаа ийм хандлага байна. Хүн ам цөөхөн байна гэдэг бол ер нь үйлдвэр үйлчилгээ босод одоо хөгжил явахад бол нэлээд саадтай ийм харагдаж байгаа. Хууль эрх зүйн хувьд мөн одоо энэ бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 500 км-с дээш аслагдсан аймагт одоо шилжиж очивол татварын хөнгөлт дэмжлэг үзүүлнэ гэдэг юм уу. За нэг бол одоо төрийн хувийн түншлэлийн хүрээнд 100 мянгаас дээш хүн амтай аймаг одоо хэрэгжүүлнэ гэдэг ч юм уу. Ийм хууль эрх зүйн одоо бас хязгаарлалтууд байгаад байна. Үүнээс болоод одоо аймгийн хөгжил бас хойш сууж байгаа асуудлууд байна. За энэ дээр бол бид нар мэдээж одоо энэ улсын их хурлын гишүүд босод холбогдох газруудад одоо санал тавиад ингээд өөрчлөлтөөр ажиллаж байна. Өнөөдрийн чуулганы зүйл үнэ гэж харж байгаа эрдэмтдтэйгээ бас ямар юм бэ? За өнөөдөр энэ талын гэгээ эрдэмтэд гэдэг төрийн бас байгууллага юу Дунд Говийн эрдэмтэд өнөөдөр чуулган хийж анх дугаар чуулганаа хийж байна. За энэ чуулганы хүрээнд энэ Дунд Говийн гаралтай 185 гаруй эрдэмтэн докторууд судлаачид энэ Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Эдгээр одоо эрдэмтэд маань нэгдээд одоо аймгийнхаа хөгжилд төв нэмрээ оруулъя гэдэг ийм одоо чуулган хэлцүүлэг болж байна гэсэн үг. Тэгээ эдгээр эрдэмтдийн салбарын эрдэмтдийнхаа одоо шинжлэх ухаанч зөвлөгөөг хөгжлийнхаа бодлогодоо тусгаад ингээд явхад бол манай аймгийн одоо хөгжил урагшлана гэдэг нь бол ихтгэлтэй байна. Тэгээ одоо тухайлах юм бол шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Стенберлбай за мөн одоо энэ талын гэгээ төрийн бас байгууллага Дунд Говийн эрдэмтдийн нэгдлийн хүндэт ерөнхийлөгч одоо Наран гэрэл академич гэх мэтийн олон эрдэмтэн доктор төрөлцсөн ирсэн байна. Эдгээр эрдэмтдтэйгээ хамтраад бид бол одоо аймгийнхаа одоо энэ бодлого цаашд гаргах одоо шийдвэрүүд за яг одоо бүсчилсэн хөгжлийн хүрээнд аль салбар аль одоо бодлогоо барьж явал илүү одоо шинжлэх ухаанч болон одоо үр дүнтэй байх юм бэ гэдэг дээр одоо өнөөдөр хэлцүүлэг тулгуурлаж байна. Тэгээ одоо бид шинжлэх ухааны академитайгаа болон энэ талын гэгээ эрдэмтэд төрийн бас байгууллагатайгаа хамтын ажиллагааны санал жишг өнөөдөр ингээд байгуулах гэж байна. Холбол одоо аль бие брэнд болох боломжтой гэдэг нь сүүл цагаан эдийн үйлдвэрлэлийн болж байгаа. За бид нар бол манай аймаг хамгийн гол одоо хөгжихгүй байгаа бас нэг шалтгаан нь ерөөсөө дулааны станц байхгүй. Засгийн газрын одоо Солонгосын засгийн газрын хөнгөлөлтөө зээлээр дулааны станц барина гэдэг ингээд гацчихсан 10 аймгийн нэгэнд ороод одоо 5-6 жил болж байна. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад хүндрэлтэй байдаг. Тийм учраас бид бол одоо өөрсдөө дулааны одоо тодорхой их усруудыг өөрсдөө бий болгоод үйлдвэрлэл үйлчилгээнүүдийг явуулах гэж байна. За яг манай аймгийн хувьд ярих юм бол одоо аймгийн Дунд Говь аймгийн айраг бол үнэхээр одоо өөр.
За дундгойн мах гэдгийг бол Улаанбаатарчид бүгдээрээ мэднэ. Дундгойн мах бол брэнд болчихсон. За дээр нь одоо дундгойн хоньны ноос гэдэг бол маш одоо нарийн ширхэгтэй ямааны ноолуураас илүү нарийн одоо макронтой ийм ноолууртай. Тэгэхээр энэ дундгойн малын гаралтай бүтээгдэхүүн бол бүх талаараа брэнд болох юм боломжтой. Энийг бид нар брэнд болгоод дотооддоо болон гадаадад ингээд экспортлох энэ чиглэлээр нь хөгжүүлэх бүрэн боломжууд байна. Түүний тулд бид эхний ээлжинд энэ дулааны станцаа байгуулж ингээд уур гаргаж ээж үйлдвэрүүдийг бий болгоно гэдэг зорилго тавиад энэ жил бол дулааны станцыг хүлээлгүйгээр хог шатаагаад дулаан гаргах юм хог шатаах 100-ыг үйлдвэрийг барьж байгаа. Энэ маань өөрөө 9.8 мегаваттын дулаан гаргана. Яг энийг төшөглөөд бид бол одоо үйлдвэрлэлийн бүс орон байгуулад энэ дээр бол үйлдвэрүүдэд дэмжинэ гэдэг ингээд явж байна. Аймгийн эсвэл буурч байгаа гэж байна. Аймгийн төвдөө юм цундаа эзгүүрхтэй асуудал байна. За ер нь одоо яг нь 24 оны жилийн эцсийн статистик тоо бол батлагдаж гараагүй байна. 2023 оны жилийн эцсийн статистик тоогоор манай аймаг 46,165 хүнтэй гэж ингэж тоологдсон. Энэ нь өмнөх оноос 1065 хүнээр цөөрсөн үзүүлэлттэй байна. Тэрнийхээ өмнөх 2022 оноос дахиад 765 хүнээр 700 хэдэн хүнээр ингэж цөөрсөн. Тэгэхээр 700 цөөрж байсан бол эргээд 1000 цөөрдөг боллоо. Ингээд 1000-аар нэмэгдээд явах юм бол бас одоо цаашдаа хүндрэлтэй. Гэхдээ бид бол өөдрөгөр харж байгаа. Одоо энэ бид нар амьдрах орчныг сайжруулад ая тухтай ажлын байр бий болгоод авж байгаа цалингийн амьдралд нь хүрдэг болгоод ингээд ирэхээр манай аймаг руугаа ирж амьдрах одоо иргэдийн тоо ажиллах иргэдийн тоо бол нэмэгдэх одоо ийм хандлага харагдаж байгаа. Тэгээд үнэхээр одоо хөдөө орон нутагт бол отоо байхгүй, төгжрөл байхгүй, стресс байхгүй. Бид одоо Улаанбаатар хот өнөөдөр Улаанбаатар хотыг 20 минутын хот болгоно гэж байгаа. Бид ч гэсэн бас одоо адилхан 20 минутын хот болно гэж байгаа. Өнөөдөр манай аймаг 2 минутын хот байгаа. 2 минутын хотоо 20 минутын хот болгож ингэж одоо төвлөрлийг нэмэгдүүлнэ гэдэг ийм зорилготой ингээд ажиллаж байгаа. За төрийн байгууллага ер нь бол одоо ингээд төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын тоо бол 5,000 орчим байна. Тэгэхээр хүн амынхаа одоо 10 орчим хувь нь бол төрийн байгууллагатай ажиллаж байна гэсэн үг. За тэгээд уул уурхайн салбар, мал аж ахуйн салбар бол одоо голчилж манай аймагт одоо хөгжиж байна. Тэгээ өнөөдөр ихтгэл дээр яг энэ сэдвэнд байгаа бид нар ихтгэлүүлж ярьлаа. Ер нь Дундгой аймгийн нийт 15 сумдын хэмжээгээр 5,000 орчим дурсгал бол улсын бүртгэл бол ингээд бүртгэгдсэн байт юм байна. За хэдэд удаагийн наривчилсан болон тусгаасан юм шинжилгээний ажлууд зарим сумдууд бол ингээд хийгдсэн. За тэр тоо мэдээлэл бол өсөх магадлал өндөртэй. Нэгээрээ тийм зөвхөн Адаасаг сумын хэмжээнд 1200 орчим дурсгал бүртгэгдсэн байхад газрын чулуунд бүр 2000 илүү одоо нэг дурсгал газар байх жишээтэй. Тэгэхээр энэ тоо баримтууд бол сүүлийн жилүүдэд өсөх маш их магадлал өндөр. За нэггээр тийм Дундгой аймгийн хэмжээнд байгаа энэ 5,000 орчим түүх одоо соёлын өдөртөх дурсгал гэдэг тоо бол үндсэндээ маш бага. За улсын аймгийн хэмжээний бүтэн дурсгалыг төлөөж чадахгүй зингээ тоо гэж хувьдаа үзэж байгаа. Тийм тоо баримтууд одоогоор байна. Тусгай хамгаалттай хэмжээний газар байгаа энэ ч газрын нутгийн шийдэх шаардлагатай. За 21-22 онд Шинэхан технологийн их сургуулийн судалгааны баг Дундгой аймгийн нутаг дэвсгэрт байгаа төвсөлийн тусдууд эрсдлийн үнэлгээг анх хийсэн байдیں۔ Тэгээд эрсдлийн зэрэглэлүүдийг гаргаж үзсэн. За ер нь бол харилцаа нэгс их дунд баг одоо эрсдэлтэй гэсэн юм төвшингүүдүүд ангиж үзэхэд бол ер нь бараг 20-30 орчим хувийн эрсдэлтэй маш их эрсдэлтэй гэсэн нь одоо англид хамаарагдаж байгаа. Тэгээд энэ болохоор мэдээж нэг цаад утгаар бол түүнийг хадгалах, хамгаалах, залханд анхаарал хандуулах одоо бусад дарга хэмжээ зайлшгүй одоо шаардлагатай гэдгийг бол ингээд илэрхийлж харуулж байгаа юм үзүүл. За өнөөдрийн хувьд бол яг энэ асуудлыг хөндөнд тавьж эднийн саналыг бол сонсхийг бол ингээд усч нутгийн одоо удирдлагуудын саналыг за мөн орон нутаг болон төрийн байгууллагуудын зүгээс авах хэмжээ бусад зүйлсүүдээр санал авахыг бол ингээд зорж байгаа юм аа. Тодорхой одоо жишээлүүд одоо нэг дээл хавлаа хадны сүг зур борцсон байдаг ингээд малчтны явдаг, малны явдаг ингээд одоо хүмүүс нэмж бичдэг гэдэг юм асуудал байдаг шүү дээ. Яг энэ тодорхой газруудыг ярьсан. Тийм түүх соёлын дурсгалт зүйлс вандализм гэж нэг асуудал байна. Энэ болохоор одоо түүх соёлын дурсгалт зүйлсийг хүндэлгэн хандах, түүнийг устгах. За тэгээд бүр ингээ гэмтэх энэ чиглэлээ одоо үйл ажиллагаанд орж байна шүү дээ. За дээлүүдийн хадны зураг бол Монголд алдартай. За хадны зурагтуудыг өчнө тэнд байгаа 32 хүн гэх мэт одоо ийм олон төрлийн одоо түүх соёлын хосгон үнд туслууд тэнд багтдаг.
За төгс соёлын дэд уудын хадны зургийн цогцбор бүхий энэ өдөө хөндлөө уудыг бас нөгөө ЮНЕСКО бүртгүүлэх юм ажлын хэсэг бас байгуулад манай аймгийн зүгээс ус идэвхтэй ажиллаж байгаа юм байлаа. За манай Батмөх тэргүүтийн эрдэмтэд бас ингээд тэргүүдэд ажиллаж байгаа юм байлаа. За ихтэй бол яг ямар шатантай байдаг бол сайн бол мэдэхгүй байна. За тэнд байгаа нутгийн иргэдийн мэдээлэлээр сууд очсон бас манай судаачдын мэдээлэлээр бол ер нь малын хөлөөр суудах аюул бас их байгаа бол хэлжсэн. За мөн мэдээж чинь дэд уудын хадны зураг өөрөө ил байдаг. Түүнээс гадна хүн хөрөхөд амар малын хөлд өртөх юм одоо өртөх аюул их эрсд өндөртөө тийм газар байдаг болохоор энэ мэд одоо аюул тулгарч ийн гэдэг олон хэдэнд бас санал зов шилжижсэн нутгийн иргэд чусны санаа тавьж ирсэн зүйлсүүд бол байгаа. Сүнхөр бүр жишээлбэл одоо амралтын газараас давхар байдаг шүү дээ. Айлж уучлал өдрөж. Яг хадгалалт тал дээр ер нь хэр зохистой байдаг юм бол тэр одоо сүнхөр бүртэй дурсгалт газрын онцлог юм. Тэгээ сүмхөрт бол бас судаас анхаарал төд байдаг юм дурсгал. Сүмхөртийн хадгалалт хамгаалтын чиглэлээр бол соёлын үеийн төвөөс одоо манай мэрэгчсэн байгууллага бай. Соёлын үеийн үндсэн төвөөс бол тодорхой арга хэмжээнүүдийг авдаг юм байлаа. За миний санаж байгаагаар бол юу одоо тухайн дурсгалт газар дээр хамгийн сүүл бол дижитал юм архив баримжуулалтын судалгаа бол хийгдсэн бол байсан. Тэгэхээр хадгалалт хамгаалтын дээр орчин нөхцөл бусад технологийн судалгаа ер нь Дундгуй аймаг төдий бусад нутгууд байгаа туслуудыг бод сарцсангүй сайн хийгдэж байгаа. Бас тэр чиглэлийн арга хэмжээ авагдж байгаа байх гэж би хувьдаа боддог. Одоо энэ дурсгалт хэсгүүд ер нь хичнээн жилийн хүүхдэд настай зүйлс юм хөвчлэн байна. За дурсгалын төрөл зүйлийн ангилд нь одоо Дундгуй аймаг Ярхуулаас эхэлнэ. За энэ Ярхуулн гэдэг бол ойролцоогоор хуучин чулуун зүсгийн одоо доод шатанд холбогдох ийм одоо чулуун зүсгийн дурсгалт газар Монгол улстай алдартай ийм одоо суурин газар. Түүнээс эхлүүлэл өнөө хүртэл бүх цаг үеийн дурслууд байна. Бүх төрлийн одоо бичгийн дурсгал, за мөн одоо буус шуудгийн дурсгал, хот суурны дурсгал, за тэгээд хөшөө одоо суурин, за тэгээд сүйдээ барилга архитектур гэх мэт одоо бүх төрлийн дурслууд аймгийн нутгийн хэмжээнд бол байгаа. За баярлалаа. За тэгэхээр Дундгуй аймаг маань ер нь сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт бол буураад байна. Тэгэхээр энэ өсөлт буураад байна гэдэг нь яг юутай холбоотой юм бэ гэж цаад шалтгаан байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ шалтгааны нь болохоор насваралт болон төрөлттэй харьцуулаад аваад үзэхээр зэрэг насваралтын хэмжээ бол төдийлөн нэмэгдээгүй. Ер нь л нэг тодорхой хэмжээнд байгаа. Харин төрөлт маань буураад байгаа юм байна. Энээс болоод ерөнхийдөө манай Дундгуй аймгийн одоо хүн ам бол буурагчийн хандлагатай орсон байна. Тэгэхээр төрөлт бол нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн одоо түнэлт гарч ирж байна л да. Тэгэхээр ол шалтгаалж байгаа зүйл нь одоо төрөлтийн насны эмэгтэйчүүд цөөн байна гэсэн эсвэл гэр бүл болох юм байна гэсэн тэр талаар. За тэрний шалтгааныг бол одоо би яг энэ байна, тэр байна гэж бол хэлж мэдэхгүй ба. Гэхдээ ер нь бол дэлхийн жишг байгаа штэ тийм үү. Тэгвэл дэлхийн жишгээр угаасаа л гэрлэлтийн дундаж наслалт орой болж байгаа. За тэгээ дээрэс нь залуу гэр бүлүүдийн одоо хүүхдтэй болох тоо бол эрс цөөрж байгаа. Энэнтэй холбоотой юм болов уу гэсэн бодлоо. За мөн түнчлэн манай Дундгуй аймаг бол одоо Улаанбаатар хоттой ойрхон. Тийм учраас тэнд одоо өсөж торнсон одоо боловсон хүчин маань одоо хот руу шилжих одоо хөдөлгөөн бас байгаад байна тий. Тэгээд одоо буцаж очиж одоо аймагта яг хүн амынхаа тоог өсгөх тий хүн амын яг тэр одоо дунд нь орох одоо тохиолдлууд бол ерөн одоо хот руу орохоос илүү бага байгаад одоо нэг шалтгаан болж байгаа юм болов уу гэж бодож байна. Талаас нь ярил яг ахуйтайгаа холбоотой голлох анхаарах хурцлаг гэдэг тийм зүйлсийг Тэглгүй яг ер нь Дундгуй аймгийн эрүүл мэндийн газрын статистикийн хорооноос бол яг Дундгуй аймагт зөнхлөн тохиолдоод байгаа өвчлөл нь юу юм бэ? Түүнээс шалтгаалаад байгаа нас баралтууд нь юу юм бэ гэдэг одоо том баримт бол авсан байгаа. За энэ дээр бол ерөнхийдөө л нэг одоо зүрх судасны эргэтэн тогтолцооны эмгэг, амьсгалын эргэтэн тогтолцооны эмгэг, хоол боловсруулах эргэтэн тогтолцоо. За тэгээд нэг сонирхолтой юм бэртэл гэмтэл, тэгээ хордлого одоо ийм бусад шалтгаанууд бол гарч ирж байгаа. Тэгэхээр угаасаа л одоо нөгөө энэ бол дэлхийн баг жишг болоод ирсэн. Зүрх судасны эмгэг бол дэлхийд угаасаа номер 1-т явдаг хүчлэлүүдийн нэг. За тэгээд амьсгалын зам одоо ерөөсөө энэ амьсгал корона гарснаас хойш бол ерөөсөө л амьсгалын замын эргэтэн тогтолцооны эмгэгээр одоо хүндрэлээр нас орж байгаа тохиолдлууд бол маш их байгаа тийм. Энтэй дагаад ер нь бол ойрын 5 жилд ч гэсэн бүх улс дэлхийд ерөөсөө бүх улс орнд тэгээд дунд ховд ч гэсэндээ ер нь бол амьсгалын эргэтэн тогтолцооны эмгэгээс болж өвчлөх тэгээд нас баралт бол нэмэгдсэн доо баримт бол харагцсан.
Одоо энэ эрдэмтдийн төрийн бас байгууллагаас нэгдсэн удирдлагаар хангалттай гэж үнээр